Сайн бацхан уу? Ий доктор подкастын өнөөдрийн дугаарт маань сонготой эмнэлгийн мэдрэлийн оюун чимээгийн гишүүн оролцож байна. Өнөөдөр бид хоёр толгой эргэлт болон толгойн өвчлөлийн талаар ярих болно. За тэгэхээр толгой эргээд байна гэх хүмүүсийг яваад нэг тоохгүй яваад байдаг л да. Тэгэхээр эн чинь юу н цаашаа юм том асуудал дагуулдаг юм уу? Эсвэл нэг угаасаа л хүмүүс нэг жилд нэг хоёр удаа толгой эргээ явж байгаа юм бол зүгээр асуудал юм болов уу? За толгой эргэх хам шинж гэдэг бол нэлээд тийм өргөн ойлголттой зүйл. За ер нь бол толгой өвдөлтийн дараа ордог нэлээд түгээмэл тохиолддог зовируудын нэг. За ерөнхийдөө судалгаагаар бол нийт хүн амын нэг 30 орчим хувь бол ямар нэг хэмжээгээр толгой эргэх зовир илэрсэн байна. За ер нь амьдралдаа бол толгой нэргэж үзээгүй хүн гэж баг байхгүй. Зүгээр чухамдаа яг ямар хэлбэрийн те жинхэнэ үү үгүй юу гэдэг юм байна. Тэгээд ер нь бол онлынх нь хувьд толгой эргэх гэдгийг яг юу гэж өгүүлдэг вэ гэхлээр орчны юмс эргэлдэхтэй авилзах мэт болох тийм хуурмаг мэдрэмжийг тэ толгой эргэлт гэж томьёолдог. Тэгээд хэрвээ өвчтөн хүн ямар нэгэн хүн миний толгой эргээд байна гэх юм бол жинхэнэ толгой эргэлт мөн үү гэдгийг ялах нь бол чухал байдаг тийм. Жинхэнэ толгой эргэлт худлаа толгой эргэлт гэхээр ямар ялгаатай ах вэ? За яг толгой эргэлтийн үүсгэж байгаа шалтгаанаас хамаарна худлаач гэж байх уу те зүгээр хүмүүс юу гэдгийг те толгой эргэх зовирыг маш олон янзаар илэрхийлдэг штэ. Зарим нь юу гэдгийг ингээд жинхнээсээ юм эргэлж байгаа саяны хэлж байгаа шиг те зарим нь болохоор зөвхөн ингээд тэнцвэр алдаад гуйваад ахыг эсвэл зарим нь толгой нь манараад биеийн сулраад унах гад ахыг ч гэдэг юм уу те эсвэл баг нүдэн бүрэлцэхийг хүртэл толгой нь эргээд ийн толгой маань эргээд ийн гэдэг байдлаар илэрхийлээд байдаг те. Тэгэхээр энэ нь ингээд ер нь бол хоорондоо жоохон ялгаатай. За яг онлынхоо хувьд болох юм бол толгой эргэх хам шинжийг 4 үндсэн бүлэгт хуваагаад идэв. За нэгт нь болохоор жинхэнэ ч байх уу төвийн гаралтай толгой эргэлт гэж нэрлэдэг. Энэ бол бидний төв мэдрэлийн систем тархитай холбоотой гэсэн үг. Жишээлх юм бол бидний тархины арын хэсэгт байдаг бага тархи те багнан хэсэг маань бол хүний тэнцвэрийн гол төв байдаг. За энэ бага тархи багнан хэсгийн цусан хангамжийн дутмагшил те за эсвэл энэний харуулт шигдээс гэдэг юм уу за эсвэл энэний өрөвсөл төвчин за цаашлах юм бол баг тархи багны хавдарч гэдэг юм уу те ийм гарал шалтгаантай буюу тархитай холбоотой үүсэж байгааг нь төвийн шалтгаантай толгой эргэх гэж хэлдэг. За эднэрийнхээ маань ерөнхий онцлог нь яаж явдаг вэ гэхлээр тархины гаралтай нь бол ийм толгой эргэлтийн шинж нь нэг тийм хурц бол биш түрүүний шиг бүр ингээл хүчтэй эргэлтэй даах биш. За арай жоохон бүдэгтэй, сул, за тэгээ байнгын шинжтэй. За илүүтэйгээр толгойн гэхээс илүү хөлд тэ ингээд босоод яваад алхах гэхлээр ингээд тэнцвэр алдаа, тэнцвэргүйдэд байгаа юм шиг иймэрхүү байдлаар бол илэрдэг. За зөвхөн бас толгой эргэлтээс гадна нөгөө тархи учраас бидний нэмэлт мэдрэлийн шинжүүд буюу хил амын идрэх тэ нүүр мөрийнх за хөлгаар сулрах ч гэдэг юм уу ийм мэдрэлийн шинжүүдтэй хавсарч илэрч явах юм бол тархиных буюу төвийн гаралтай толгой эргэлт гэдэг тий. За дараагийн нэг том ер нь бол толгой эргэлтийн дийлэн хувийн эзэлдэг нь бол тэр захын буюу чихтэй холбоотой толгой эргэх эмгэгүүд байдаг. За энд бол хамгийн илбэг тохиолддог 3-4 төрлийн өвчин байна. За нэгдүгээрт бол байршлын толгой эргэх эмгэг гэж байдаг. Тэр хөдөлгөөнтэй холбоотой. Энэний талаар яг илүү дийлэрэнгүй төгсгөл рүү яриа гэж бодож байгаа. За хоёрт нь бол тэр Менерийн өвчин гэж байдаг. Лабиринтит гэдэг ингээд чихний гаралтай толгой эргэх эмгэгүүд. За энэ нөгөө төвийнхөөсөө яаж тархинаас ялгагддаг вэ гэхлээр толгой эргэлт нь бол үе үежилсэн байдалтай. Тэгээд нууц үетэй байж байгаа маш хүчтэйгээр толгой эргэлт. Стол түрүүний томьёолдог шиг ингээл орчны юмс эргэлдээл дайвалзаал ингээл бүр хөдөлж чадахгүй байдалд хүрэгдэг. Гэхдээ энэ толгой эргэлтийн онцлог нь юм сэдрэл намжмал те байнга юм шиг байгаа тань шүү дээ. Нөгөө түрүүний тархиных маань ингээл тархинд ямар нэг үүсгэр үүссэн л бол тэгэл тэрнээсээ хойш ингээл эмчит хандаад эмчилгээ автал байгаад идэг бол энэ чихнийх буюу захын толгой эргэлтүүд маань эмчит хандаагүй байсан ч гэсэн үе ингээд сэдрэл намжмал байдалтай байж байдаг. Дээрээс нь нөгөө мэдрэлийн шинжүүд байхгүй нь шүү дээ. Хөл гарын суулардаг, хил ам нь суулардаг биш. Эсвэргээрээ дотор муухай арах, бөөлжих, за чихний гаралтай учраас зарим тохиолдолд чих шуугах те сонсгол буурах гэдэг юм уу ийм шинжүүдээр илүү давмгай илэрдэг толгой эргэлтүүдийг бол чихнийх буюу захих гэж нэрлэдэг дээ. За дараагийн нэг
бас нийтлэг байдаг юм бол системний буюу бусад эрхтэн системний толгой эргэлт гэж байдаг. За энэ нь болохоор юу гэдэг зүрх судасны өвчин, даралтны ихсэлт, багасалт за эсвэл зүрхний хэм алдалтууд байж болж байна. За дотоош хүртлийн өвчнүүд байлна. Бамбайн дутмагшил байж болж байна. За шууд цаашлах юм бол сахарын өвчин цэцэн дэх сахарын хэмжээ буухад толгой эргэх, дотор мухарах завар илэрдэг шүү дээ. Тэгэхээр ингээд цус багталтай хүмүүс бас тэгдэг байнга цус багталтанд орсон толгой эргээд байна л гэж ярьдаг. Гэхдээ эргэлтийн шинж нь нөгөө түрүүний жинхэнэ гэдэг шиг ийм хүчтэй бол биш. Системийнх нь илүүтэйгэх толгой нь манарах нүд нь бүрэлзэх, биеийн сулрах унах гадаач юм шиг муужралын өмнөх байдал гэнтэр гэж номондоо тодорхойлдог. Тиймэрхүү байдлаар ярилэрнэ. Тэгтэл нэг тийм өвчтөндөө бол толгой эргэх мэдрэмжил байгаа юм шиг юмчид ханддаг. Тэгээ энийг бол яг ингээ ялгах хэрэгтэй болох нь шүү дээ. Тэгээ ерөнхий бол хамгийн сүүлийнх нь бол сэтгцийн шалтгаанд толгой эргэлт гэж байдаг. За сэтгцийн шалтгаанд толгой эргэлт бол нийт толгойр өвчний 60-аас илүү хувьд нь ер нь бол хүмүүсийн дунд нэлээд элбэг байдаг гэж үздэг. За энэ нь болохоор дандаа сэтгэл түгшил санаа зовнил айдас, стресс, депресс гэдэг юм иймэрхүү юмтай холбоотойгоор толгой нь манарах ингээ хөвөөд байгаа юм шиг нэг бас л эмч дандаа л хүмүүс юу гэдэг юм толгой эргээд байна л гэж хандаад байдаг. Гэтэл яг жинхэнэ нөгөө хүчтэй эргэлт бол биш. Тэгтээ хүмүүс бол нөгөө сэтгэлийн зовоороо ярихаасаа илүү дандаа л толгой эргэх гэдэг байдлаар эмчд хандаад байдаг. Тэгээд иймэрхүү яг ийм дөрвөн үндсэн бүлгийн толгой эргэх зовоорол байна. Тэгээд 60 орчим хувийн тэр нөгөө сэтгэл зүйтэй холбоотой толгой эргэх юм биш үү? Магадгүй бас нэг гинт зовлон бэрхшээл тулраад ингээд бас дотор бачуурал ингээд толгой нь ингээд манраад явж байгаа юм шиг байна. Тэр бол маш илбэг юм байна тий. Энэ тохиолдолд энэ сэтгэл зүйн нэмжлэгээс нааш тэр толгойн өвчин бол зөв болохгүй. Тий, ер нь бол нөгөө өдөөгд байгаа өвчин зүйлийг арилгах хэрэгтэй шүү дээ тий. Тэгжээж л байдал сайжрна шүү дээ тий. Саяны бусад төрлийн толгой эргэлтүүд дээр ер нь эмчтэр ингээд очлоо гэхэд яг ямар төвшөнд нь очиж очих хэвээр оцсон хойно ер нь ямар шиг эмчилгээнүүд хийгддэг вэ? За яг толгой эргэлтээ ингээд сая шалтгаануудыг хэллээ тий. Нэг иймэрхүү шалтгаанууд. Тэгээд онцлогын хувьд бол мэдээж толгой эргэлтийн цаана бол дандаа ийм мэдрэлийн эмчийн зүгээс бол ингэж дандаа бодож явах хэрэгтэй. Яг бол толгой эргэлтийн цаана дандаа тийм ноцтой мэдрэлийн хүнд өвчнүүд нөгөө харвалт, хавдар тий тархины юмнууд байна гэж шижгэлдэг учраас мэдрэлийн эмчийн маш нарийн үзлэг нихур үзлэг бол маш чухал. За тэгээд амбулатороор ирж байгаа өвчтөн эмчэд хандаад мэдрэлийн эмч нөгөө алхаараа үздэг шүү дээ. Тэгээд үзээд ингээд зарим өөрчлөлтүүдийг илрүүлэх юм бол эднэр ингээд ялгах боломжтой. Заавал нөгөө өндөр хүртэхтэй шинжилгээ юу гэдэг компьютер MRI гэнтэр гэхгүйгээр юу гэдэг ялгах боломжтой байдаг. За тэгээд яг нөгөө саяны хэлсэн байдлаар нөгөө эргэлт нь яг тэр жинхэнэ ч юм уу төстэй ч юм уу эсвэл юун ч гэдгээс нь хамаарал ингээл онцлох юм боломжтой л да тий. Тэгээд шалтгааныг нь олоод хэлбэрийн тогтоочих юм бол эмчилгээ бол яг л тэрэндээ хэрвээ төвийн шалтгаантай толгой эргэлт буюу тархитай холбоотойгоор гэж үзээд байгаа бол тэр тархины харвалт нь юм уу цусан хангамжийн дутмагшил нь юм уу тэрийг л эмчлэх нь шүү дээ. Тэгвэл тэгэл байдал сайжирна гэсэн үг. Гэтэл нөгөө сэтгэлийн шалтгаантай амьдрах гэх юм бол давхар сэтгэл засал эмчилгээ, сэтгэл түгшлийг бууруулах, стрессийг арилгах гэдэг юм эмчилгээнүүдийг хавсаргаж хийж ижил юу гэдэг толгой эргэх завар арилгана шүү дээ. Тэгэхээр энэ толгой эргэлт бол угаасаа ямар нэгэн өөр өвчтнүүдийн шинж тэмдэглэл болж гарч ирдэг гэж ойлгож болох уу? Тийм. Саяны хоёлыг ярьж байгаа толгой эрх хам шинжийн тухай ярьж байгаа учраас ерөнхий юм ойлголттой шүү дээ. Хүмүүс юу гэдэг ард иргэдийн дунд толгой нь эргээд байна гэхлээр нэг минийх нэг иймэрхүү байвал энийг бодох юм байна гэдэг л санааг хэлэх гэж байгаа л гэсэн. Ер нь ямар төвшөнд очиж эмчэд үзүүлэх хэрэгтэй юм. Ер нь хүмүүс чинь хүн болгоно л толгой өвдөл толгой эргээд тань ч тийм үү. Тэгэл яваад идэв шүү дээ. Тэгэхээр тэр ч нэг жоохон ганц хоёр удаа ингэ толгой ирэхэд ч юм уу нэг хоёр удаа ингэ дайвалцал явчихад шууд очиж үзүүлэх хэрэгтэй юм уу? Эсвэл нэг нэлээ хэдэн удаа тэгжээж очих хэрэгтэй юм уу? Ер нь хизээ нь юу нэмжид очих хэрэгтэй вэ? За ерөнхийдөө бол яг тэр тархины шалтгаантай тохиолдолд бол толгой эрхээс гадна мэдрэлийн шинжүүд илэрдэг. Тэр нүүр ам улирдаг ярьсан шүү дээ морид. Тэгэхээр угаасаа өвчтөн бол шууд эмчд ханддаг. Би нөгөө харуулт толцсон юм шиг байгаа. Яасан бол гэдэг үднээс ингээд энийг бол ингээд толгой эрх зовөр илрээ давхар тийм юмнууд илэрх юм бол тэгэл
одоо хинч байсан юмчд хандчихдаг ерөнхийдөө. За өвшөөнийг одоо хүмүүсийн дунд жоохон цаг алдчихдаг нэг хэлбэрийн толгой оргилт байдаг. Тэр нь болохоор байршлын толгой оргилт гэж байна. Энэ чихний гаралтай нөгөө толгой орох юм геник хэлбэр баггүй. Жишээлх юм бол зөвхөн толгой оргилт дээр тэгээ үе заримдаа генет илрээл, заримдаа намтчаал тэгээд дотор мухаараад болчоод идэг. Тэгэхээр хүмүүс гайгүй болохоор нь гэртээ хэвтээч гэдэг юм уу те ингээд нэг байж байгаа л хөтлөхлөөр л нөгөөх нь ингээд сэдрээд болохоор эмчэд хандаад байдаг. Тэгж жагаад нөгөө ер нь бол толгой оргилт юу гэдэг ингээд нөгөө тархины баг тархинд байдаг одоо тэнцвэрийн төв маань ингээд ямар нэг хэмжээгээр хүний толгой орих юм бол тодорхой хугацаа өнгөрөхөд нэг 3 өдөр 4 өдөр өнгөрөхөд бол юм тасан цогцох тийм ээ одоо нэгсэндээ толгой оргих үйл ингээд нөхөн сэргээгдэх гэх юм уу да ийм процесс ингээд физиологиороо явагддаг хүнд. Тэгэхээр хүмүүс бол одоо ингээд заримдаа бол нөгөө төхөө 2-3 хоног ардсан жагаад гайг болохоор нь орчдөг. Тэгээд одоо хэдэн жилийн дараа ч гэдэг юм ахиад сэтрхлээр нөгөө нэр ингээд минь толгой орж ирсэн шүү гэдэг эмчд хандаад байдаг. Тэгээ яг хоо энэ нөгөө илүүтэй одоо жишээлх юм бол надад тохиолдож байгаа зүйл юу вэ гэхлээр амбулаторийн үзлэг хийж штэ тий. Тэгэхээр өдөрт нэг 10 гаруй хүн үзлээ гэхэд бол зарим тохиолдолд нэг ч юм уу тий 2 удаа ч гэдэг юм. Одоо өчигдөр жишээлх юм бол нэг 50 гаруй насны эгч ингээд яг толгой маань эргээд байн дотор мухаараад хөдөлж чадахгүй байна. Гэхдээ зовир маань 5 дахь өдөр эхэлсэн гэж байгаа шүү дээ тий. Тэгээ өчтөрлөр ч одоо хэд өдөр үедээ нэг 3 хоногийн дараа надад хандж байгаа байхгүй. Гэхдээ өнөөдөр арай багасчлаа. Гэхдээ миний толгой жоохон манраад ингээд дотор мухаараад байна гэж орж ирж байгаа жишээний тий. Тэгтэл тэр нь юу байсан гэхээр нөгөө чихний гаралтай байршлын толгой орих юм байсан тий. Тэгэхээр энийг яг ингээд нэгдүгээрт би үйл хэмжээний сонсоод за энэ тэр байх магадaltaй юм байна. Нөгөө мэдрэлийн үзлэгээ хийгээд за энэ төв мэдрэлийн системтэй нь бол биш юм байна гэж тогтоочж байна. За даралт маралт юм хомыг асуугаад бусад хэрэгтнээсээ болоогүй юм байна тий. За тэгээд нөгөө чихний гаралтай толгой оргилт юм маань асуумжаас гадна одоо яг эмч өрөөндөө ерөөсөө яг тэр тухайд нь ингээд нэг юм байршил сэлгэж тавиад ингээд сэдээдэг сорилоор одоо уншилчиж болдог байхгүй. Тэгэхээр тэрийг хийгээд одоо ингээд нөгөө толгой оргилтыг нь уншилчиж байгаа. За тэгээд байна гэж үзэх юм бол шууд өргөжлүүлээд дасгал хөдөлгөөнийг зөвлөөд ингээд одоо тэр дасгалыг тэр доор нь хийгээд ингээд байдлыг нь сайжруулцдаг нэг юм өвчин байна. Гэхдээ энэ бол бас нэлээд хэлбэг байдаг. Тэгээд үр дүн сайтай жишээлх юм бол тэр застаг дасгалыг нь орж ирэнгүүт нь лимч үзэл нэг удаа хийхэд эмчилгээний үр дүн нэг 60 орчим хувьтай. За тэрийг нэг 5 минут завсарлаад 2 3 удаа хийхэд эмчилгээний үр дүн 98% ч гэдэг юм уу те шууд ингээд засарч болдог. Ийм нэг бол юм бас байна тийм. Тэгэхээр дасгал хийлгээ шууд л одоо тэр дараа ер нь эмчилчих боломжтой юм биш тийм. Тэгэхээр толгой оргид авал ер нь бол эмчэдтэй хандаад яг үзлэгээр тэр нь яг чихний гаралтай юу гэдгийг тогтоож болох. Тийм. Болно. Чихний гаралтай толгой оргилхээр цаанаа энд юу ямар процесс явагдаад гэдэг толгой оргид байна. За би мэдрэлийн эмчтэй. Гэхдээ яг хоо ерөнхийдөө зүгээр хүмүүс их орж ирдэг учраас жоохон сонирхож байгаа. За тэгэхээр нөгөө хингэргийн хальсны чинь цаана одоо бидний дунд дотор чих гэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр сонсч байсан бол чихэн дотор алхах төвш 4 гэд жижиг 3 ясан одоо ийм яс байдаг гэдэл те хүний чихэнд тэгээ чих чинь юм хос эрэхтэн тэгээ 2 чихэнд маань ингээд байрладаг. За тэр 3 яс маань хоорондоо ийм ясан суугаар холбогддог байхгүй. Тэгээ тэр ясан сууг дотор эндолимфийн шингэн гэдэг ийм шингэн байж байдаг. За тэр шингэнд ингээд нөгөө хананд хүн болгоны тэнцвэрийн анхдагч хүлээ авар буюу одоо рецептор нь байрлаж байдаг. Одоо хамрын салсан нөгөө өнөрлөхүү байдаг гэдэг шиг. Тэгээд тэнцээс авч байгаа мэдээлэл юу тархи руу яваад тархинаас чих рүү ингээд бид нар одоо энэ тэнцвэрт байдлаа хангадаг байхгүй. Тэгэхээр саяны өвчин болохоор тэр одоо нөгөө яриад байгаа ясан суган дотор одоо арын үүдвчин хэсгээс нь юм талцдууд одоо кристаллууд ингээд ороод тэгээд тэр нөгөө шингэний урсгалыг ингээд саадтай болгосноос болоод толгой оргилт үүсдэг гэж үздэг байхгүй одоо. Тэгээ тэрийг өдөөдөг хүчин зүйл бол чихний үндсэн суурь өөрчлөлтүүд, чихний өрөслүүд, за зарим тохиолдолд тархины гэмтлүүд те ингээд одоо юу гэдэг олон зүйлүүдийн нөлөөлдөг л да. За зарим тохиолдолд нь бүр шалтгаан тодорхойгүй ч ингээд ирж байдаг. Тэгэхээр тэр яагаад тасгалаар зүгээр болоод байна гэхлээр нөгөө шингэний урсгалыг л чөлөөтэй болгож ижил нөгөө толгой оргилт нь маань
хэвийн болдог байхгүй. Тэгэхээр эмчилгээ нь ерөөсөө тэр нэг кристалл гэ хөдлөөд байгаа ямиг л байранд нь оруулаад тавьчихл гэсэн үг юм л да. Тэгээ тэр нэг ингээд хийснээрээ засардаг гэж үзэж байна. Тэгэхээр одоо тэр чихэн дотор байгаа хүний тэнцвэрийг хадгалдаг нэг юм систем байна тийм ингээд. Шингийн ингээд эргэлдэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд ямар нэгэн кристалл үүсээд байршил нь өөрчлөгдөж юм гэж ойлгох юм байна тийм. Одоо тэр кристалл гэж хэлээд байгаа нь болохоор отолитууд гэж нэрлэдэг тийм. Тэд нар нь болохоор ингээд нөгөө өөдөгч гэж чихний тэр наадлын юм нэг өдөр хөгсөд байрлаж байдаг байх нь шүү дээ. Тэнгүүтээ нөгөө ямар нэг өдөөлтөөр тий одоо нөлөөлөгч хүчин зүйлээр нөгөө кристаллууд маань тэр шингэний урсгалыг хөдөлгөөнд орсноор шингэний урсгалыг саадтай болгодог байхгүй. Тэгээ нөгөө хэвийн ийм хөдөлгөөнтэй байж ах хэвээр маань саад ороод болоод ирэхлээр л одоо толгоо эргээл дотор мухаарал бөөлжүүлдэг. Тэгээд хүмүүс энэ яаж яг энэ өвчин шилмэл аюу тийм өвөрмөц илэрдэг байхгүй. Одоо дандаа тэгдэг. Өглөө үүрээр унтжгаад тэ шөнө ингээ унтжгаад өглөө ингээл орноосоо босох гэсэн чинь хан таз хамаг юм эргэлдээл би баг ортоогоо ингээ хөвцөн ингээл нэг усан дотор байгаа юм шиг. Тэгэл бүр ингээл юу болов гэж бодсон. Тэгээ дийлийнх нь энэ зовёрыг нөгөө техник гэхээсээ илүүтэйгээр л нөгөө л харуулт тэ даралт ихсэлт гэж бодоод нөгөө тархины сангамжийн тутамгшил гэж бодоод ингээд яваад байдаг. Тийм. Гэтэл нөгөөх чинь бол ийм чихний гаралтай юм байршлын. Тэгээд саяны дээр хэлдэг шиг үг хэлэхээс гадна тэр нөгөө ингээ хөдөлгөөнд ороод ингээд орноос босоход л ингээд хамаг юм хөмрөөд байсан юм маань хүмүүс өөртөө анзаарах юм бол хөдлөхгүй болчвол тий ингээд аль нэг байрлалдаа ингээ хөдөлгөөнөө хорчих юм бол нөхөн намтчдаг. Толгой эргэлт нь намтчдаг, дотор муу гаралт нь намтчдаг. Босоод хөдлөлт ирэхээр дамждаг юм шүү. Дамаа ном юундаа бол ингээд толгойн нүдний хөдөлгөөнтэй. Жишээлх юм бол яг тийм зовёртой хүмүүс хаалгаар орж ирэхдээ ингээ хүнээр туршуулсан. Тэг ингээ чигээр алхаад нүд мүдэн ингээ чигээр зарим нь нүдээ ингээ анцсан орж ирдэг. Тэгээд ингээ сандал дээр суучдаг. Тэгээл нөгөө хөдөлгөөн сэдийг сорилыг хийхлээр л хэвээр нэрээ ингээл амар нөгөө зовёр нийлрэл. Тэгэхээр энэ онцлог нь юу вэ гэхээр толгой нүдний хөдөлгөөнтэй холбоотой. Тэгэхээр тонгоох гэдгийг хажуу тийшээ харах ч юм уу те орон дээр хөрвөөхтөл одоо мэдрэгддэг гэсэн үг. Гэтэл нөгөө төвийн буюу тархиныг яриад байгаа ч нь бол тэр дээшээ харна уу доошоо харна уу хамаагүй нэгэн л тархинд ямар нэгэн процесс болсон л бол дээрээс нь яг тэр нөгөө одоо хүчтэй тэгж бүр хан таа зэргэлдэж биш айгүй тийм сул те арай жоохон сул байдлаар нэг тийм босоо явах гэхээр унах гад байна ч гэдэг юм нэг тиймэрхүү байдлаар илэрдэг юм ялгаатай тэгээд энэ хүчин бол бас нэлээд байгаад байна шүү тийм. Тэгэхээр за тэгж хүчтэй эргэлт байгаа ерөөс эмчтэр ирээл хэдэн минут тасгал хийгээл зүгээр болчихдог шүү. Тэр нь одоо процесс нь яагаад тэр ингэ зүгээр болоод байна? Ер нь хэдэн тасгал хийгээд тэр одоо кристаллыг байранд нь нөгөө оруулаад шингэний урсгалын чөлөөтэй болгоод л өччихэн гэсэн үг байхгүй. Тэр чинь угаасаа одоо видеогийн уул нь харуултаа ингээд бүр аюу ойлгомжтой ютубер бол тийм нилээн байгаа заа юу. Тэнгүүт нэг юм жижигэн талцдаг юмнууд шингэн дундуур ингээд гүйж байгаа л нэг уут руугаа ингээд ороод хөдлөөл тэгэл тэр шингэний урсгал ингээд чөлөөтэй нөгөө юмнууд байх хэвээр юмнууд ингээд хөдөлгөөнд орчихлоор л болоод байгаа байхгүй тий толгойролт үүсээд байна шүү дээ. Тэгэхээр нөгөө дасгал гэдэг нь тэр хөдөлгөөнд орсон юмнуудыг л байранд нь оруулчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ бол нэмээр эмчлэгддэггүй. Нэг аюу тийм сайхнанч гэдэг юм уу те одоо юу гэдэг маш хүчтэй эвгүй мэдрэмж мөртлөө эмчилгээний үр дүн аюу сайтай тэгээд одоо юу гэдэг үнэхээр зөв онцлуулаад тэгээд яг зөв эмчтэй хандаж чадах юм бол тэгэл баг хэдийн тий 5 юм 10 минутын дотор л одоо хэм юм болдог. Тэгээд хүмүүс бол юу болчихваа эмчээ гэл ингээл хамх хөлсөн цутгаал нөгөө тасгал хийгээл босож ирэнгүүтээ яг яач вэ гэл ингээл үнэхээр баярлаа гэл те хэдэн өдөр ингээд аюу хэцүү байдалтай явж исэн чинь ингээл болоо мó гэл ингээд зүгээрөө ахаад надад болохгүй юу гэх жишээний байдлаар хандаад. Ер нь давтагддаггүй. Ер нь бол давтагддаг төрлөө. Ер нь бол одоо бусад толгой эргэлтээс ялгагдах юм тийм үечлсэн байдлаар илэрнэ. Тэгээд ер нь одоо тодорхой хугацаанд давтамжтай. Гэхдээ тэр нь ингээд хүн болгон тэгнэ гэсэн үг биш. Жишээлх юм бол 10 жилд нэг удаа байна. За жишээлх юм бол 2 сар 3 сарын дараа сэтэрчэн ч гэдэг юм ингээд янз бүр л байгаа л да. Ер нь давтагддаг. Тухайн үед нь бол дасгалаа хийгээл янсаад авах болно. Тийм. Одоо бүр ингээд нэг ойр ойрхон сэтрээд байгаа хүмүүст бол алхаагүй эдэн хийдэг
дасгал те маневр ч гэсэн байдаг. Тэднийг нь зөвлөж өгвөл гэрийн нөхцөлд бол хизээж шамаагүй хүссэн үедээ маш хялбархан хийж болдог тийм үнэ даа. Тэгээд тэрийг заагаад өчтдөг. Тийм. Тийм ээ. Тэгвэл яг энэ дасгалын линкийг бас оруулчих тий. Магадгүй тийм хүчтэй өгч байгаа эргэлт тий өвдөлттэй шүү дээ. Хүчтэй эргэлт өгч байгаа бол магадгүй хэрэг болж магадгүй. Гэтэ эхлээд заавал эмчтэй очиж онцлуулах нь хамгийн зөв. Тэгчээд мэдээж эмчийн заавраар эхэлж хийчээд дараа нь гэртээ илүү үр дүнтэй шүү дээ. Тийм. Тэгээд өдөр болгон баг та нар ийм зөвөртэй хүмүүс одоо ирж байгаа юм биш тий. Өдөр 1-2 орж ирж ер нь бол тохиолдол ихтэй болоод байна. Айгүй ихтэй болоод байна. Одоо ер нь бол эмчнэр ч гэсэндээ одоо айгүй сайн мэддэг болсон тий. Ингээд нэг толгой нэгээд хаад иймэрхүү байна. Манай одоо юу гэдэг вэ? Өрхийн эмнэлэг дээр тий аймгийн эмнэлгээрч гэдэг юм эмчнэр ингээд бас одоо энэ positional vertigo буюу байршлын толгой эргэлт гэдэг юмгийн талаар бол нэлээд сайн мэдээлэлтэй байгаа. Таслуудын нас бүдрийг зааж чадж байгаа юм. Тийм. Яг интернетээс хараад интернетээр айгүй ойлгомжтой байсан би таслуудыг харсан. Тийм. Шалтгаан нь бол тодорхой биш юм уу? Тэг яагаад яг тэр кристаллууд ингээд байршлаа өөрчлөлттэй? Яг гоо тэр нь болохоор нөгөө юу юунда дийлийнх нь 40 орчим хувьд бол шалтгаан тодорхойгүй үүсээд байна. Судалгаа шүү дээ тийм ээ. Тэнгүүд одоо үлдсэн хувьудад нь бол дандаа л чихний эсвэл тархины гэмтлүүд те тархины дөргөлтүүд ээж болж байна. Чихний өрөвсөлт өвчнүүд ээж болж байна. Нөгөө дунд чихний өрөвсөл энэ төр гэлээ шүү дээ. Тиймэрхүү юмнууд бол энэ өвчнөд бол шалтгаалдаг гэж үзэж байгаа тийм. Нөлөөлөгч хүчтэн зүйлүүд бол маш их. Жишээлх юм бол манай эмнэлэгт одоо хаалгаанд ороод одоо урт хугацааны юм хүн хаалгаанд те орохлоор нэг 2 цаг мөг хэвтээд нэг эмхтэй болж шилэн хаалганы дараас ирэхэд л яг ийм төрлийн юм сэтэрсэн байх жишээ нэг байрлалд удаан хэвтгэж гэдэг юм. За нэг өвчтөн жишээлх юм бол орой ингээд жоохон удаан эвгүй байралтай хэвцэн сэрэл босох гэсэн чинь тэгэхээр энэ нөлөөснө үү гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ магадлал өндөртэй тийм. Гэтэ хамгийн гол нь 98% магадaltaй дасгал хийгээд дэмжигдэж болдог гэдэг нь хамгийн гоё юм тийм. Тэгээд зөв уншилчил. Хүмүүс яг тэгээд тэрийг хийгээд ингээ хүмүүсийг сайжруулах харахлаар бас айгүй гоё. Тийм шууд газар дээр одоо нэг дасгал хийлээ. Тэр чинь нэг дасгал хийхэд хэдэн минут орчим болж байна? За ингээл нөгөө толгойг 145 градус зургуулад хэвтүүлээд 1 минут тий харна. Тэгээд нөгөө нүдний хөдөлгөөн толгой эргэлтийг сидэрж байгааг харна. Цааш нь үргэлжлүүлээд дахиад тодорхой байралд оруулаад дахиад 1 минут. Тэгээ ингээ босоход 1 минут гэхэлэр бараг л нэг дунджаар 3 минут 3-5 минут орчим үргэлжилдэг тий. За яг ихэнхдээ хүмүүсийнх бол 1-2 орчим 2-3 удаа хийн. Тэгэл тэр нэг дунд нь бол яг би ингээд хүн гайгүй бол нэг 5 минут 10 минут суулгаж агаад дахиж хийж үзээл. Тэгэл бүрэн намдах жишээ нь. 10-20 минут машины зарцуулах хугацаа. За бүр холддоо л тэр. Тийм минут болдог 10-20 минут тэр. Тэгэл зүг үргэлжлүүлж байна. Тэгээд хэрвээ яг дахлаа гэж утгатай тацаа дахиад гэртээ хийчих бол тийм гэртээ хийдэг энгийнэнч байгаа тий тэрийг нь зөвлөл ингээд явуулчин тэгэл хүсэн үедээ хийж болдог тий. Тэгвэл хүчтэй толгой ирээд одоо гинт анаасаа бас дотор муухаараа толгой хөмрөөд ирч байгаа юм шиг болоод ирэх юм бол тэгээд ямар ч мэдрэлийн эмчт үзүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд яг хэрвээ энэ төрлийн өвчин байх юм бол ерөөсөө нэг 10-аас 20 минутын хамгийн дээд 20 минутын дасгал хийгээл бүрэн 98% магадaltaй гэдэг өвчин юм байна шүү. За маш сонирхолтой ярилцлага өгсөн анчимын эмчтэй маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.